Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 10 жил тутамдаа дүгнэж шинжилдэг. Энэ хүрээнд 2027 оноос 1-ээс 5 дугаар ангийн хичээл буюу бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинжилэхэд төлөвлөж байна. За одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр нь агуулга дээр ихэд төвлөрсөн багш хүүхдүүдэд зааж цээжлүүлэхэд суурилж байсан бол шинэ хөтөлбөрт хүүхдүүдийн бүтээж сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарч сурагчдын ёс суртахууны төлөвшөлт чиглэгддэг гэлээ. Түүнчлэн бага ангид хэмэл оюун ухааны хичээлийг заахаар төлөвлөсөн байна. Одоо энэ шинэ сургалтын хөтөлбөр нь бол шинжлэх ухааны ач холбогдолтой агуулга дээр суурлаад хүүхдүүд 21-р зуунд одоо ажиллаж амьдрахад нь хэрэгцээтэй дээр сурч чадамжийг одоо эзэмшүүлэх шаардлагатай байна. За тухайлах юм бол одоо бүтээлчээр сэтгэх тийм ээ. Аливаа асуудлыг одоо шүүн тунгааж, эргэцүүлж асуудлыг одоо хамтч байдлаар одоо шийдвэрлэдэг. Хов хүний бол нийгмийн хувьд бол хариуцлага хүлээдэг. Илүү ёс суртахуунтай одоо их дэлхийн байгаль орчинд одоо ээлтэй тийм ээ хор хөнөөлгүй амьдрах чадвартай одоо эрүүл дадал хэвшилтэй ийм одоо иргэнийг одоо хөгжүүлэхэд одоо чиглэсэн байдлаар сургалтын хөтөлбөрийн шинжилгээг бол одоо боловсруулж байна. За шинжилсэн хөтөлбөр нь их хэл бичиг тоо тооллын суурь чадамжийг эзэмшүүлж бага ангиас нь Монголын өв соёл, уламжлал, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг ур чадварт тусган англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсролыг эзэмшүүлж технологид суурилсан суралцахуйн шилжилт хийхээр тусгажээ. Баг сургуулийнхаа боловсролыг ингээд өөрчилснөөрөө шинжилснээрээ хүүхдүүд одоо үзэж байгаа хичээлийн тоон цөөрнөө. За мөн одоо улирлын шинжтэйгээр одоо улирлаар нь хичээлийн багцалж заах боломжийг бий болгоно. Үнэлгээг илүү одоо өөрийнх нь агц руу хандуулсан ийм зүйл рүү өөрчлөгдөж эхэлнэ. Түүний зэрэгцээ одоо хамгийн гол нь цөөрсөн ч гэсэн эрүүл мэндийн хичээл орж ирж байна. За одоо бас нийгмийн ухаан хичээл дотор ёс зүйн одоо боловсролыг 30%-аар нэмж орж ирж байна. Иймэрхүү одоо шинжилгүүд явуулж байна. Түүний зэрэгцээ мөн одоо ингээд компьютерийн ухаан гэдэг хичээл орж ирнэ. За энэ дээр бол одоо бүтээмэл оюун буюу хиймэл оюуны асуудлыг мэдээж оруулж байгаа. Мөн одоо өнөөдрийн энэ SNS буюу нийгмийн сүлжээнд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Одоо жишээлбэл нууц үг, пассворд гэдэг чи юу юм? Энэ чинь яагаад бусдад зааж болдгүй юм гэдэрхэд бүхий л зүйлүүд биометри мэдээллүүд энэ юу юм? Тэрийг одоо хүн яаж өөрөө хадгалж хамгаалах ёстой юм гэдэг иймэрхүү хичээлүүд ороод эхлэхий. Энэ өдрийн мэндийг хүргэе. За хөтөлбөр батлагдвал дагалдаа зураг бичгүүдийг шинжлэх болон багш нарыг бэлтгэхэд олон ажил хийх юм байна. Тиймээс 2027 оны 9-р сарын 1-ээс эхлэн туршилтын хөтөлбөрүүдийг эхлүүлж үе шатаа нэвтрүүлэх юм а. За мөн үүнтэй зэрэгцээд дунд болон ахлагангийн сургалтын хөтөлбөрүүдийг шинжлэх ажил хийгдэнэ. Үе тэнгийн найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хамтран